За сайн байцгаана уу та бүхэндээ өдөр орой шөнийн өглөөний мэндийг хүргье. Ингээд энэ удаагийн манай Trimix-ийн энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Энэ удаагийн дугаарт за Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Эрдэнэ Тунгалаг маань хүрэлцээрсэн. Баяр хүргэе. За мөн дараагийн жагчноор Эмоц продакшны жүжигч Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Бадамжин буюу Жери маань хүрэлцээрсэн. За та хоёртой энэ орой мэндийг хүргэе. Орой мэн. За тэгээд ямар нэгэн одоо үйл ажиллагаач, хуралч, зөвлөгөөнч одоо дандаа л эдийн засгийн хөшөөрөхтэй байдаг. Одоо энэ удаагийн миний Trimix-ийг маань ивэнтгэж байгаа бодшин Жерк гэж энэхүү Монголын хатаасан бах адуу Жерк байгаа. За мөн Монконди брендийн чихрэнүүд байж гэн. Одоо Монконди брендийг бол манай Жери маш сайн мэдж байгаа. За ингээд Монголын хамгийн сайн одоо алдартай талын Монгол брэнд бас мөн ивэнтгэж байгаа. За мөн глюкоз гэдэг энэ хөө одоо хүмүүст глюкоз гэдэг тариаг л мэддэг тий. Тийм, тариаг л мэддэг. Тэгвэл энэ глюкоз гэж шууд амаар уудаг энэ глюкоз бас ивэнтгэж байна. Суперстэй бас гэдэг байгаа шүү дээ. Тий. Энэ болохоор зэрэг нөгөө шингэний нөхдөг байхгүй. За тэгээд энэ хөө дөрвөн гайхалтай сайхан брэнд манай энэ хөө Trimix-ийг ивэнтгэж байгаа. Начара Эрдэнэ Тунгалаг энэ ингээд хөдөө авч явахад амар болсон шүү дээ. Боцтой гомтой шууд аваачаал плетийн дээр тавил. Одоо би ритм цохиулъя. Чи энийг яг цохино шүү. За Жери. Көдөр аваад. Event тэтгэгч Аялалд амтлын талын Монгол брэнд байгаль их бүтээв. Элэгнийхт холын саднаа хөтөл дээр тусдаг нь Монголын ёс. Эдийн умдааныхан дээжийг хүндэтгэн барьдаг нь дорны заншлаа. Дэлхийн дэдийг дархан сольсон Монгол түнээ талын Монголын боц хангалтсан зоогоор дайли. Талын Монголын брэнд байгаль их бүтээв. За сайн сайхан юу цаана. 50 сайхан байна. Сайхан цааж байна уу? Сайхан зуншиж байна. Эрдэнэ Тунгалгаа сонь сайхан юу вэ? Үгүй ямар юм байх вэ? Би нэг чичээрэтэй урна гэхээр би нам арай намын сүнсэн би сэргээд. Энэ чинь миний ээж аваа хоёр нь баяд шүү. Зүүн говь. За. Баяд шүү. Энэ чинь хурман дээр би ууч дүүлж явш. За. Жилийн өмнөөш баг 10 жилийн өмнө 19 он турмаажсэн шүү дээ. Тэгэхээр 19 онд 19 онд 6 жилийн өмнө шүү дээ. 10 жилийн өмнө гэж бодсоч би нам тэмбэржсэн. За нэг тэмцээн уралдаанд ороодсон юу болсон? Юу болох вэ нам? Юуган бариад юм форман бариад л явж шүү дээ. Оройд нь хоол идэхгүй. Оройд хоол. За. Өөрөглөг юмар, амин дэмлэг юмар, эрдэслэг юмар өөрийгөө баяжуулаад ямар сайн талын Монголын юм ямар сайн хоёр ритм цугуулж явахтай. За талын Монгол бас ивэнтгсэн юм шүү дээ. Тий орсон юм байна. За. Энэ ивэд итгээгүй л дээ. Гэхдээ энийг одоо нэг уралдаан тэмцээнд орж явахдаа хэрэгэлсэн юм байна тий. Ер нь бол хэрэгэлсэн юм байна. Тий энэ чинь нөгөө юутай борцтой. Тэгэхээр чинь нөгөө Монгол хүн чинь Монгол юмд энэ хүнчний юм. Хүнч гэсэн тэр амьтан ч гэсэн төрж өссөн газар орныхаа юмдаа арай би дасдаг. Тэр юмныхаа хэрэгэлдэггүй нам тэг хохин цаашаа. За. Хэдий турав? 14 кг турсан. Уг нь 14 үдч амар байна штэ. Хэдэн хугацаа хэрв? 45 хоногт. 45 хоног гэдэг чинь сар 15 хоногтой гэсэн үг нэ. Тий. Гэхдээ зарим хүмүүс чинь нэг сарын дотор нэг 5 хилмэжийг л хайрдیں штэ үсрээл. Ер нь макста 10 марвч юм тий. 14 үд бол амар байна. Гэхдээ хараа нөгөө эмэгтэй хүмүүс чинь амар хатуучилтай байдаг байхгүй юу? Эмэгтэй хүмүүс штэ юмныхаа төлөө амар тууштай тэмцэж чаддаг. Юмныхаа зорилгын төлөө бүр тэмүүлж чаддаг. Одоо хаях гээл хэмиг бол бүгдийг ингээд жиртүүлээд ингээд хаяа явчихдаг. Өөрийнхөө төлөө бол тий. Эрэгтэй хүмүүс дундаас нь замын дундаас хаяал тэгэл за барахгүй байна. Тэгээд эндээс нэг юм амж идэл эндээс юм авч идэл тэгэл яг ихсэн чин дээрээ яг л дуустдаг байхгүй юу? Маань туудах ерөөсөө чинь ингээд өгчтэй одоо ингээ юу гэдэг огцом таргалал огцом турдаг тийм хүн биш. Ер нь бол ингээл алсуура жоохон таргалах гээд байна уу?
За туръя да. Гээл тэгэл турчин. Тайсан дээр гарахад л турчна. Тий, бэлтгэлээ гээл За турчин. танай эмоос урдагч нар юу вэ? Манай эмоц продакшн. Манайхан сая Лондон яваад ирсэн. Өө, тийм үү? 12 жилийн хойно хүрээнд. Аа. Манай хамтлагийн бодлогын хүрээнд жүжигчтэй бас гоё Лондон авч яваад бид нар тоглолттой байсан. Ирланд тоглолттой байсан, Лондон тоглолттой байсан. Тэгээд гоё мюзикл үзээд, гоё газар үзээд 11 хоногийн аялал давхар хийгээд ирсэн. Мюзикл үзсэн. Мюзикл. Ямар гоё юм бэ танай хамт олон чинь. Ямар мюзикл үзсэн? За чи гоё дээ. Би чинь тримикс юм шүү дээ. Харин энэ манай захирал биш. Өнөөдөр бол манай захирал ш. Тримиксийн хөтлөгч. Тэгээд бид нар юу Gatsby үзсэн. Амар гоё эс бүр. Манай хамтлагийн захирал бүр амар баяртай байсан. Танай хамтлагийн захирал ямар гоё сони юм бэ тий? Манай хамтлагийн захирал. Ер нь жилдээ нэг Лондон явна гэж манай хамтлагийн захирал хэлсэн. Бид нар тэнд очиод юу яасан байхгүй. Ерөөсөө энд ингээл нэг дэлгүүр хошоо моршоо үзэхтэй гоолно шээ. Хэдүүлээ нэгэнт ор бүтээлч тэмчин. Жүжигчд тэмчин ийм гоё оронд ирсэн юм чи гоё. Бүр шилж байгаад үзьгээд. Тэгээ уул нь бол бөгшний эзнийг үзье гэсэн байхгүй. Тэгсэн чинь бөгшний эзэн байхгүйсэн тий. Тэгээд тэр гайцыг үзсэн байхгүй. Түү тайз мэдсэн яагаад байгаа юм бэ? Өстө солиор уусаа нэр. Нүдэн дээр ээ шүү хүн алга болоод ивэл яах вэ? Тайзан дээр. Алга болдог харин. Амар юусэн. Тэг үнээр амар гоёсэн тий. Кино үзээд байгаа мó, мюзикл жүжиг үзээд байгаа мó, юу үзээд байгаа мó. Мэдгүй. Үнэхээр гоё байсан. Одоо манай намрын тоглолт яг тийм бол. Соёлын төвөргөний тайз зүгээр ингээл босч ирээд уул хад болоод зам мэ болоод шоуны тайз майзуулаад ингээл явна. Гэтэ манай соёлын төвөргөний тайз дэрийг гүйцэх болов торд нь гүйцэх болов бас хэцүү шттэ. Ингэж яагаад л Энэ хараа нэг юм байдаг байхгүй юу? гэж яагаад л байхгүй. Энэ мюзикл чи өөрөө жил гараа удам гэдэг шиг л юм бол. жил гараа 2 жил тоглогдож байгаа учраас өдөр болгон тоглогдно. Тэгээд Мөн 2 жил бүр амар олон жил. олон жил тоглогдсон. Би зүгээр л ойрын хэмжээ байгаа. Тэгэхээр зэрэг тэрэндээ зориулаа ингээд тайсныхаа бүгдийг ингээд хийцэн. Соёлын төвөргөнд нэг 10 хэдэн тоглолцоод тэгэл бууга дараагийн хамтлаг орохт юм байхгүй шүү дээ чинь. Тэр театрт зориулаад тэр мюзикл зориулаад тайз ингээд янзлсан болохоо зэрэг. Тэгэл автоматар бүх юм програмд орсон. Тэгээд жүжигч өөрөө очиж тэр гэрлийн дор маш хурдан амжиж юмд яахгүй бол гэрлийн яг л автоматар 22 цаг 30 минутанд яг тэр асна гэсэн мэт яг тэндээ асна. Жүжигч өөрөө очиж ингээд гэрлийн дор очиж. Ингээд бас яг дуучны хувьд бол бид нар дууччин гэдэг шүү дээ тайзнаар гараад нэг за яг нийтэд дуучны хувьд нэг гонжилцсан юм өмсөл нэг нэ гэл ингээд тэгээ яг ингээд нөгөө та хэдийнхээ тоглолтыг үзэхээр ингээд тав гэл энэ тэр чинь ер нь таад л өөртөө голоод байгаа болохоос ш. Ер нь бол яг ингээд стандарт бас нийцхүүц хэмжээний урам чадвартай юм уу бас нэг хөлбөрийн чадвартай байгаа ш. Тэгэнгүүт 2-3 магадгүй 15 секунд ингээд өөрчлөгддөг ингээд би бодож яана. Би жүжигчин байсан бол ингээд босч өгнө гэж боддог. Тав гэл ингээд чадах уу гэж бодож байгаа байхгүй. Тэгэхээр бид бас өөрсдөө голомгүй юм гэлээ. Голомгүй. Гэтэ манай найдаа шилдэж шүү дээ. Уран бүтээлээр өлөн байх хэрэгтэй гэж. Бид нар бол байнга л ингээл уран бүтээлээр үлсэх хэрэгтэй. Түүнээс ходоодороо хоолороо үлсэх биш. Ер нь бол зөв шүү. Тэгэхээр зэрэг хаана ямар гоё юм бэ тэрийг олж үзчих хэрэгтэй. Өөртөө цэргэлж авах хэрэгтэй. Бүгдээрээ тэрийг хамт хуваалцах хэрэгтэй. Яавал энэ хүний толгоноос нэг юм гарна, чиний толгоноос нэг юм гарна, миний толгоноос нэг юм гарна. Энэ толгоноос гарсан юмнуудаа бүгдээрээ нийлүүлээд яавал гоё гарц гаргалгаа байна гэдэг бүгдээрээ. Би ямар санагдэрийг хэлж байгаа нь амар гоё байгаа сте. Манай ахлагч маань жил болгон ингэж үзнэ гэдэг чинь тэр өлөн байхын тэр шинж тэмдгийг ингэж үзүүлнэ гэдэг чинь хамгийн өөр юм том юм баггүй. Би энийг хэлэх гээд байгаа юм гэхээр нийтийн дуучид одоо бид нар зөвхөн өөрөөрөө л амиа аргацсан хатуудаа хэлэхэд амиа аргалж явна те. Би Эрдэнэ тунгалаг бол 20 жил явах те. Би ядаа те төмний буйнд авьяасынхаа буйнд аав ээжийнхаа буйнд те ингээл нэг юм те газар гიშх юм буйнгүй дээш тэнгэр яах те буйнгүй одоо нэг юм онгой байдаг шиг ярив. Таныг бол яах вэ? Бурхан татчин намайг бол зах сав буйна гэдэг шиг. Үнэхээр тийм одоо ард түмний тэр их ялангуяа Монголын ард түмний тэр нэг юм хатуутай хэлэхэд нэг юм өрөвддөг, хайрладаг, өмөлцдөг тэр сэтгүүдээр нь тоглолт урлагч хийж гин, устдэрч хийгээд 20 жилч 30 жилч боллоо. Үнчин өрөөс нь өөдөө гардаг тий илүү дутуутай гарсан доош ордог чадалтаанууд нь ингэдэг тий
Одоо жиргээ өвдөж гисэн тийм ш. Аав ээж нь ингээд би ингээд чамааг ажиглахад аав ээж нь тийм дадададаа гээл ингээд тэдэр нь бидний буруу юм одоо. Төрцөн бидний буруу юм. Гэмээр заримдаа тийм үед өгдөг. Тэгэхээр бодохоор би жиргийн саяны үгнээс л ингээд бодохоор манай хамтлагийн ахлагч жил болгон ийм юм үзүүлнэ гэж хэлсэн шүү. Одоо бид нар ирээд ингээд үзсэн гоё шүү гэдэг тэр мэдрэмж нь өөрөө гоё явахгүй. Тий. Гэтэ яг тэгж хэлээг зөв би зурсаа ерөөж тэгж хэлсэн. Тэр бол би ихэд маш их ойрхон байгаа. Би 2005 онд Оросын албаны улсын Оросын албаны улсад одоогоор ч багтж байгаа. Бурад улсын чит гэж мууж байгаа. Тэр мужид Лагсаран ладан уучлалынхаа байна гэж одоо Өнөөгийн Ариунбаатар дуучны концертмейстер хийж байгаа Дарин Левхан байна гэж хүний конкурсанд ороод анх удаа шүү. Би нэг ерөөсөө огт хэлж байгаа. Анх удаага Монголын дуурайн дуулаачдын түүхэнд энэ бол олон улсын уралдаан байсан учраас 3 жилд нэг удаа болдог олон улсын уралдаан. Тэр уралдаанд би гран при авч ирсэн байхгүй устаа. Тэгтээ тэр бол одоогийнхоор бол засгийн газрын тогтоолд ороогүй. Тэр тогтоол юм гэдгээч манай засгийн газар тэр тусгаалсан яамч байгаагүй. Тэр ямаач мэдээгүй. Тэр уралдаан ямар юуг хамаардаг байсан орон зайгаач мэдээгүй. Тийм юмдаа би 2005 онд гран при шагнал аваад ирсний дараах нь намайг тухайн үед соёлын төвөргөний захирал байсан байгалмаа захирал намайг над руу яриад за манайх хизээч түүхэндээ чи ингээд гран при аваад ирсэн юм байна. Манайх ингээд юу Хойд Солонгос руу Хаврын баяр уралдаанд руу ингээд явах гэж байгаа. Чи яваад ирээч гэж надад санал болсон. Би 6 сартаа жирэмсэн. Хордлоготой. Юу ч харсан гэдэг тэр үед байсан. Гэтэ би нэг шаардлага тавьсан. Би сонгогдсон төрлөөр би оролцсон төрлөөр оролцсон. Оролцохдоо би концертмейстер дагуулж явна. Концертмейстер миний одоо намайг өнөөдрийн эрдэнэ тунгалаг болгоход гарын ганцганд хүлэмийн дөрөөнд хүргэсэн хамгийн мундаг концертмейстер өнөөдрийн Инхтуул гэж багш маань байдаг концертмейстер. Тэр багшийг авч явна. Яг тэгэхээр гар нийлдэг хүмүүсээ л авч явахгүй л би өөр хүнтэй очиод гар нийлж чадахгүй. Ялангуяа амьд юм дээр. Тэрийг зөвшөөрөв би явна гэж. Ус буюу одоо тухайн үед соёлын төвөргөд филармон бүх мөнгөний төлөөд явж исэн. Тэр үед би юу хэлэх гээд байна вөхөр 120 улсын бүх бүрэлдэхүүнүүд ирээд ингээд 25-аас 30 минутанд өөрсдийнхөө тоглолтыг ингээд толилуулдаг. Тэрний явсан. Яваад толилуулаад тэрний дараа Хойд Солонгос уу? Тэр улс өөрийнхөө юмыг үзүүлдэг. Зөвхөн филармон буюу хөгжмийн хүрээлэн гэхэд үнэхээр дэлхийн сонгодгуудыг бүр гайхалтай нэг нотч нэг өнгөч алдахгүйгээр тоглодог. 30 минут. Тэр бид гурав ярьж байгаа шиг 30 секунд шүү. 3 секундэд баг худлаасан үнд тайзан солигддог тийм агаарыг, тийм тоглолтыг бидэнд хамгийн сүлд үзүүлсэн байхгүй. Тэр үед би юу гэж бодсон юм бэхээр урлаг гэдэг юм байх юм байна. Урлаг гэдэг хагас сэргжилттэй ийм л байх хэрэгтэй байдаг. Бүр ингээд ансамблийн тоглолтыг ингээ үзүүлэхэд Хойд Солонгосын уран бүтээлчид энэ юм толгоон дээр нэг одоо та нар мэдж байгаа толгоон дээр нэг юм тууз эргүүлдэг нэг бүжиг байдаг. Тэр тууз эргэж байгаа энэ нь яг нэг гэдэг байхгүй. Тэгэхэд бүжгэлж байгаа бүжигчдийн үзэхэд 30 илүү хүн байдаг байхгүй. Ямар гайхалтай. Тэгэл гарч ирээл те 10 идэх настай хүүхдүүд гарман тоглолдог, баян тоглолдог. Хөш ган хоёрыг найруулж хамт явсан уу? Тэгэхэд 2 6 он тэгсэн. Тэгвэл яг наад тухай чинь бид нар дээр ирээд ярьж ирсэн. Одоо ган хоёрыг найруулагч гэдэг чинь талгаш болцсон. Төв аймгийн ээж имэж хав. Ах яг явсан байхгүй. Одоо баян зулах явсан. Тэр тухай бид нар дээр чинь нөгөө X2-ст бий байсан тухай. Тэгээд ган хоёрыг найруулагч ирчээд X2-ийн өрөөнд орж ирчээд Хойд Солонгос явсан тухайгаа ярьсан байхгүй юу? Тэгсэн чинь нөгөө найруулагч хүнлэг хойно
тайсны ардталт нь яг яад юм бэ гэж сонирхоод байгаа байхгүй юу. Зүгээр ингээ үзэгчд бол зүгээр ингээ үзчихэл ямар гоё юм бэ гэж бодог. Уран бүтээлч хүн болохоор зэрэг ингээд араар ингээ шагаад үтсэн. Тэгсэн чинь тайсны хөшгөний урд юм явж ирсэн юм байна. Хөшгөний ардталт 300 шиг баянтай хөвгт 300 хөвгт шүү. Нэг ч чимээ гарахгүй ингээ бүгд ингээ манайхан бол ингээл нэгнийгээ зохиол. Болдоо чимний наваа зохиол инээ тэргэл манай Монголын хөвгтүүд бол тэгэн шүү дээ. Тэгээ өжид араас нэг нь татна. Ёо таагаад орилоод ийм л болно. Тэгэхээр тэр хөвгтүүд ямар ч байх хөдөлгөөн байхгүй. Ингээ суугаад хөшгөний нэгтгэд парк гэл. Яг тэр дуусаад хөшиг хагдаад ямар чимээ гарахгүй бүр. Ялаа бүр одоо ингээд нисэж байгаа чимээч сонсогдохоор чив чимэг бах гэл гараа авчихсан байгаа байхгүй. Тэгэхээр амар сахилга баттай. Тийм л байгаа байхгүй. Нөгөө дээр үед нөгөө Англид X-үүдсийг явж байхад хаглах бас гэсэн бүгсний эзнийг үзчихсэн. Тэгэхээр н зэрэг юу эсгсэн. Бас нөгөө нэг уран бүтээч хүнийхээ юугаар тайсны хавшлууд очиж үзгээ. Эгийн явжсэн нөгөө амар нөгөө юу амтны гэж утаа мутаа. Тэгээ урталтаа нэг юм урт юутэй. Тэгээ эсгсэн. Тэгэл хаглах бүр ингээл жачаад ингээл эвгүцсэн юм байл та. Тайсны адуу хагас гэж. За тэгээ буцаад зэрэглэг хаалгаар орсон гэж байгаа байхгүй. Тэгээ тайсны ард руу ороолохгүй байгаа. Тэгэхээр нөгөө уран бүтээлчид бүгдээрээ л энэ ардталтанд тайсны ардталт нь яаж хувцас солидсон бол ер нь тайз мэзээ яад бол тайсны ажилтнууд нь яаж байдсан бол тайз нь ямар зохион байгуулалттай зэрэг үзэх гээд байгаа байхгүй юу? Манай тоглолтын ард ч гэсэн ер нь бол ингээ тайзны ардаар бол маш сонирхолтой. Би ч төөд ахихаа хувцыг их солино. Тэгэл матууд ах чи ингээл нэг өвөө болол ингэж орж ирсэн. Газ сап гэж шууд левчгээс өөлөсгий тоглолтын үзэл талаач амсал чолко ингээл зүгэл тэл газ нүдэ амар удаа тэрэн дээр ингэж мейкап хийгээл газ гүгээл тэгэл тайсны ажнаас гараал та алаал өгөн тэгэл буцаж гүйж орж ийл нэг сайхан Монгол ах болол тэгэл бас дээл мэйл авцууд маа төөд ах хувцалд бас кинош шүү. Одоо тэр нэг солигдолж байгаа тэр чинь уран чадвар байхгүй. Тэр солигдож байгаа хүн чинь баг хөөе би чи эмхтэй хүн билүү гэж бодогдтол байгаа зү. Манай хамтлагийн ах нар бол гэхдээ нүрээ будна тэгээд манай баалрах байх мах будна. Нэр нь бол амар будна бүр ингээд яг эмхтэй дүр тоглоогүй байсан ч гэсэн тайзан дээр гарахтаа нүрээ буддаг шүү дээ тий. Тэгээ ингээд анх ингээд ах нарыг гарч ангууд бүгдээрээ одоо манай ах нарын кришталк бүгдэнд нэг юм кремний спонж байдгийг крем байдгийг тэгээд тэн байдгийг нүдний харандаа нүдний бор харандаа бүр од хар харандаа тэгээ амар хөөрч манай ах нар үе спонж хайч чи яатсан би яатсан уу гэ өөр хаач тийм эрэгтэй хүмүүсийн донд тийм яриа гарахгүй шүү. Тэр сая төөдөг ярьдгаар гам хэрэг байсан уу гэдэг би тэрэн дээрс ганцхан мэдрэмжийг ерөөс амьдралынхаа турш нэг л мэдрэмжийг авсан. Одоо хүртэл би тэрийг хэрэгжүүлж чадахгүй байгаадаа бас харамсдаг. Юу гэхээр урлаг бол хагас зэрэгжилт. Тэр зэрэгжилтийн араас юм гардаг байсан юм байна гэдэг тэр мэдрэмжийг би явж байгаа. Одоо чи ярьж шít ингээд тэр ард нь ингээд тэгаамыг очиж байсан. Тэр 300 баян тоглож байгаа хүмүүс ингээд чимээгүй байсан гэж лээ. Тэгэхэд одоо ингээд одоо ч гэсэн тэр 2006 би 2006 онд явж 2006 оны 4 сард явжсэн байхгүй. Миний охин 2006 оны 10 сард төгссөн. Би 3 4 6 сартай. За нэг 6 сар биш дээ. Нэг 4 5 сартай. Гэхдээ би хордлоготой явсан. Тэгэхэд би тэнд юуг мэдэрсэн бэхээр бидрийг дахаад бид нар биш үү яг хойд солонгос тэр 97% уу 93 билүү нэг ийм энэ далайн иргэн дээр нэг ийм арал шиг юм дээр 97% уу 99-ийн давхар үлээ нэг тийм байшинд амьдардаг байсан зав амар тийм хотелд. Гэхдээ тэр нэг шүн унтахаар ингэ дайвалцсан. Яг тэр арал дээр юм чинь. Тэгэхэд би ингээл дайвалцахаар нь би ч нөгөө жирэмсэн юм чинь амар мэд гэл ингээд яг хажуухнаа юу галцаах нөгөө тогдор галцаах. Өглөө болохоор ингээд гүйлжтэй арайч тийм өөр юм бодож тогдор галцаах яг энэ хажуудлын өрөөнд жамаах. За тийм. Тэр хоёр нэг өрөөнд орно. Шат бадал гэн гүцчих багш инфт бол багш тэр арайж өөр юм. Арай үгүй байлгүйдээ шат бад. Өглөө 4 өнгөж ахал шат бад ядж зах тийм амар нэмгэн хантай. Янзын юм сонсогдно. Арай үгүй байлгүйдээ 1 онлоо 2 онлоо 3. Бэж нэг шудраг гарамж. Өгш 3 дахь нөгөө хаалгаж үгснээ нүдэд. Эрдэн томулгаа. Миний нөгөө залаг байгаа чинь энэний боён шүү те. Тосоо нөгөө нэг зүгээр ич кремийн мон кремийн юугаар. Тэгдэг байсан. Үгүй тэгдэг л байсан байгаа даа. За тэгээд бидрийг дагаж явсан нөгөө нэг одоо яг зөв хойд солонгосоос тавьж өгсөн нөгөө нэг орчуулагч залууч нь
эхлээд нэг таг дүлийн амтан байж идэг. Дундаа бүр таг дүлийн. Тэгээ бид нар чинь ингээл одоо Jerry Apple ингээл яг тэр нөгөө тэр их тийм дэглэнтэй улс оронд чинь яг нэг улсыг нэг л хүн хариуцдаг. Тэрэн дээр нэг манайхны хуучны одоо чи мэдэхгүй те доо юм нахшаа нэг хүн ингээд тавьчихна. Тэнгүү тэр хүн ингээд автобусанд орж ирэнгүүт ингээд яг ингээд сууч. Хийлгүү юм уу, мэдрэл юм уу, дүли юм уу мэдэхгүй. Ингээд сууч. Тэгэл ингээд яана та ингээд хоол идэхгүй гэх ингээд юу ч тохирохгүй. Тэгэл ингээд нөгөө хүндээ ингээд алим өдөрч ингээд юм авчиж юм. Тэгэнгүүт яг ингээд аялал дуусаал ингүүт тэр Монгол, Орос, Англи бүх хэлээр ярьна. Зүгээр бүх доо юмны тэр хүн баг. Тэгээ би тэрэндээс хамгийн гоё юм нь юу өмдөрсөн гэхээр үнэхээр урлаг бол хагас зэрэгжилттэй байж амжилтанд хүрдэг юм байна гэдэг үнцнийг бүр тэндээс мэдэрсэн байхгүй. Ер нь урлаг гэлтгөө ямар ч одоо юу вэ? Ямар ч юу байсан. Одоо ингээл нэг аялал ингээд зохион байгуулна. Стайл нэг төссөн зүйлийн хүүхдүүдийг аваад явна шүү дээ. Аялалд ингээд явгаа аялал хийгээл тэнд бас л ингээд дэг журам зэржил байхгүй бол ингээл хин дуртай дээшээ явж бицсаа дээшээгээ ингээд уул хадар гисэн яваад ивэл амтны хүүхд алга болчих. Ер нь альва юмд ерөөсөө л сахилах бат хэрэгтэй. Одоо би өөр дөр их чинжээр ингээд авч үзэхэд би ингээд нэг ийм продакшн байгууллаа те. За боли. Нийтийн дунаас ингээд салъя. Юусаа боли эндээс тусгаарлаа. Тэгээд нэг хүмүүсийг аваад салаад тусгаарлаад ингээд аваад явхангууд 10 20 хэдэн хүн ч байсан та нарын ар гэрийн амьдрал нийгмийн даатгал те. Энд чинь бас нэг улс бүхэл бүтэн улсад амьдарч байгаа хүмүүс байна да. Татвар төлнө. Тэгээ та нарын ингээд цалин өгнө. Тэгэд энэ хүн ч нөхөр ингээд бас нэг санаачсан хүний хувьд золиослж байгаа байхгүй. Тэгээ би нэг юм бахархалтай юм бодоход үнэхээр би сая сарын одоо энэ жилийн он гараад би нэг дуу таймаг гэдэг нэг юмд найз амьдралдаа найзуудтайгаа анхудаа найз гэж ярьдаг боловч би амьдралдаа анхудаа энэ тэгээ бүр нэг бүтэн өдөр хамт байж үзлээ. Тэгэнгүүт би нөгөө Төв аймгийг бүтэн тойрж ирээд ганцхан хоног болов үгүй юу буцаад хотоос гараад энэ хэд дээр ярьж байгаа. Тэгээ аваад ирсэн чи манай дэлгэр сайхан бата энэ гурав ингэ байж байгаа байхгүй. Бүтэн 10 хоног энэ жил хамгийн аимшигтай хүүтэн өвөл алсан. Яг тэр 10 хоногийнх нь төгсгөл дээр би базж очиж Сэлэн аймгийн шаамар сумд очиж байгаа байхгүй. Тэгээд яваад очисон чинь миний ядчих цэнгэд дуусчлаа. За тэгээ энэ маань ингээ зураг авчаа би мэдчих штэ. За тэгээ түүг болохгүй ингээд очие. Ингээл очиад ингэсэн чи миний эгийг нь хоол автчихсан. Ураг. Тэгэл нөгөө энэ эд чинь хэлэхгүй гэнэ. Цэнгэд дууссан юм чи нөгөө нүүр боддог хүүхдүүд очиод за ингээл ярина штэ. Нүүр муудаад ингээд гэсэн чинь. Ороод ирлээ төвтөө ороод ирлээ. Энэ чинь нөгөө юунаас орж ирэл халуун цаймаа авч чихэртэй цаймаа угаад сайн өгшөө сайн өдөр юу гэсэн чи би өгшөө гэсэн чи. Гэл инглээ. Ямар ч минь дуусаа ахгүй шууд ингээл гайхлаа яасан юм бэ гэсэн чи. Новчин. Яаси. Даарц юм. Тийм байна надад чи. Шарт асуулга. Юм уулга гэл. Шарт тастай юм уугаад шими юм уугаад. Цаана өгшөө гэсэн. Гэхдээ миний найз хүн байна да. Аха. Тэгээ яг нөгөө нэг би тэрийг эренгүүт Эрдэнэ туулгыг бэлдээд дараагийн зураг гаргах гээд. Тэгээ энэ хүн чи ирсэн нүрээ бодоод орж ирээд нэг аяг цай ууж болно да. Аяг цай уугаагүй нүрээ бодуулаад сууж байгаа байхгүй. Тэгээ хүний нөгөө дуучин хүний хоолой өвдөөд сөөгч хамгийн их том аюул шүү дээ. Хамгийн гол зэвсэг. Дараа нь шүү дээ. Би тэд ингээд явцсан хойно Эрдэнэ туулга үлдсэн аахгүй юу? Яг маргааш нь сториг нүсэж чинь гэдэг амар чагварлж чинь. Тэг бас л сөөн гараагүй байсан уу? Гараагүй. Тэгвэл би юу сонсохдоо сөөн нь гарцсан байна. Нөгөөдөөс хамаагүй дээр. Хамаагүй дээр болсон аахгүй юу? Гэсэ бүр байхгүй. Тий. Арай дээр болсон. Тий. Тэг төөдөх хэрвээ юу байвал тариа байвал шүү тарьчдаг ш. Бид нар чинь тэгээд хөрдөө орнот мотор явж байгаа л энэ тэнд өвдөн штэ. Тэгэхээр манай төөдөх чинь зүгээр харихгүй. Үгүй тариа байгаад бид нар нөгөө цагийн тариагаа аваа явчихдаг байхгүй юу? Ингээд тийшээ тийш явахаар. Тэгээд манай төөдөх чинь автос тайзны ард нар тий
Бүксэг. Тэр янзын тарин л да шидэж мэд. Манай муужиг явж байгаад нэг яагаад нойр болчихсон гитгөө өвдөд. Эрдэнэ рүү явжсэн би тэр тий. Сосцсон бараа дээр найз нь аим тостой гошир авчиж гисэн махгүй тэр чи өглөө. Нөгөөдгийг идсэн явж байгаад хөтөл дээр чарлаад байцсан. Тэгээд муужигтэй шиг эрдэнэ дархан сэлэнгд ороо болгоо хоёлаа тоглолт дуусаад өрөөндөө орж ирэл суцсанд нөгөө нэг тариг нэг. Тэгээ хажууд нь сахиа сууд. Яаж нөхш. Яаж гээл. Явчлаа гал гівчих. Тэгээ ороо ерөөсө тоглолт дууслаа очиод дуртаад имчилгээнд явдаг байсан. Ивент итгэгч шар сүүний чихэр үндэсний үйлдвэрлэгч Монконди брэнд. Илүү ирүүл цэцгийн тостой шар сүүний чихэр цагаан агуулмж 50% баг. Өндөр уургийн агуулмжтай. Амьд хайр баялаг үндэсний нэмэлтгүй пребиотик чихэр. Яагаад гэвэл үнэнээс шар сүү Монгол цэвэр цэцгийн тос орсон шар сүүний иштэй чихэр. Монконди Монголдо үйлдвэрлэв. За өөр одоо ирээдүйд юу хийж байна? Би одоо харин төгөөр яг энэ далимдуулаад би хэлэх гээд байгаа. Үнэхээр бахархаж байгаа. Ер нь бол одоо бөхөр бол амлж аваад. Ер нь амлж аваад ингээд амлж аван за бүхий хувьд бол нэг л хүнийг амлж ав. Гэтэл урлагийн хувьд тэгээ продакшны хувьд бол нэлээд хэдэн хүнийг амлж аваад. За би хамаагүй. Би бол одоо өнөөдрийн зочин. Гэтэл ингээд Жеригийн цаана одоо тийм хэдий миний дүү, хэдий миний нутгийн ах чи хүүхэд ч гэсэн энэний хормонд оч дуулжсэн ч гэсэн ард нь энэ хүний амьдрал дахиад тэ үр хүүхэд таны ажил ингээд энэ олон хүнийг амлж аваад ард нь гарна гэдэг бол тэгээд одоо энэ олон татвар дарамтыг даваад энэ ард гарна гэдэг бол гэдэг бас л өөр хангаан хар хорны хүүгээс л харах л их зоригдоо. Их төвчээр, их ухаан, их шандас. Тэгээ үнэхээр 10 хэрийн гэдэг шиг 10 гар хэр гэдэг шиг л бас л нэг их ухаан байхгүй юу? Би бол одоо яг угшлын Увс аймгийн тэс сум яг. Гэхдээ би бол чадахгүй. Би бол дунд нь сөхрөөд унчихна. Гэхдээ энэ болгоныг өөрийгөө одоо Жеригийн хэлэх гээд байгаа санааг нь би ойлгож байна. Үнэхээр миний ах бол энэ их юм хаяад бидний төлөө явсан шүү. Баярлаа. Таныг хүлээж. За өнөөдөр чиний юун дээр нэг юу вэ? Facebook дээр хэрвээ надтай нэг өдрийг өнгөрөх бол юу хийж өнгөрөх вэ гэсэн мэд. Би доотлын юунууд нь уншлаа, коммент хийдэг уншлаа. За нэг пив тавиад дуулуулмаар байл гэнэ. Ер нь нэг пив ихтэй явцсан байна. За дуулуулахыг бол зөндөө явсан байна. За зарим нь бүр хамт бүр хөдөө авч нэг өдөр одоо хамт аялмаар байна гэсэн. Хоол хиймэн гэсэн. Хоол хиймэн, хоол идмэн гэсэн. Дуртай хоолыг хийж өгнө хийлцэн гэсэн мэлээ шүү. Тийм байлээ. За Жери. Эрдэнэ тонголох хэрвээ нэг өдөр ингээд надтай нэг өдөр өнгөрөөгөөч гэсэн тийм хүсэл чамд ингээд чамд өгөх юм бол юу хийдэггүй. Ихчтэй тэгээ сайхан хөдөө гараад ичнэ. Хөдөө? Аха. Тэгээ очоо сайхан хоол хийлгүүлнэ. Хийлгүүлээ. Манай өвсөх юм болоо шүү. Тэгээд ихчтэйгээ сайхан хоол идчихээ сайхан юм яриад сайхан дуулуулна. Манай өвсөх нэг өдрийг ирнэ айгаа гой өнгөрөөнө гэж бодож байна тий. Бидний амьдралд хизэж тийм тохиолдохгүй ч байх магадaltaй шүү дээ тий. Тохиолдох ч магадaltaй. Гэтэ хизэж хийж үзээгүй юм аа л гэж боддог. Гэтэ энэ чи хараа юм байхгүй юу? Одоо ингээд та хоёрыг явна гэхээр шаврын алтад орж ирнэ шүү дээ. Тэгэхээр яг хоёулах 8 чинь тий. Аха, хоёулах 8 чи тий. Тэгэл амар гоё сэтгэлээ болвол яг хоёулаа бас явахгүй л тий. Яг явахгүй. Гэтэ манай Жери юу шүү дээ. Чамаас ч авах юм авчна. Хайх юм хайр чи та хоёр ингээ хамт ингээ үдэ гадаа яваад за их чин дөө ингэдэж шүү амьдрал дээр ийм байдаг шүү хүнтэй ингэж харьцдаг шүү ингэ шүү чи бол заана л та би мэдчихээн. Тэнгүүд ингэд юм байна за их чи ойлголоо гэж авах юм аваад хайх юм хайна. Өтийг Жери яахгүй би ч гогч үзэж. За Эрдэнэ тонголоос надад тийм санал ирэх юм бол би өглөө за хурж гэрээс аваадах гэнэ. Тэг гэрээсээ авахулаад машиных нь хажууд суугаа. За тэгээд сансар худалдааны төв ч юм ийшээ нэг дэлгүүр ороодох. Ийм тийм аваадах гэд би ингээ өөрөө авах юм аа гэхэд яг бол надтай нэг өдрийг өнгөрөөгүй юу их вэ? Тийм. Тэгэхээр зэрэг би өөрөө ихлэх гээд шүү. Тийм. За тийм аваараа гээд аваа. За одоо хаачих юм. За одоо ийшээ гараа яв гээд. Тэгээд ямар ч надад өнгөрөө надахын тэр нөхөн гарсан доог ороод ардлаар нь яваад тэрэлж зүг рүү явах.
Тэр зүгээр за аль мэдхгүй нэг ажтайхан тэр амралт ямар байна. Тэрийг очиж үзэх хүнтэй нүү хөнгүү байна. Өрөө байхгүй байна. Очиж үзэх гээд. Сайхан зарах юм байна да. Угаасаа би ирэхэл гэж байгаа юм чи. Нэг өдөр надтай юу хийж өнгөрөхийг хүсэж байна гэд. За тэгээд тийшээ яваадах гэ. Тэгээд тэнд нь очиод өрөө савна байна уу? Энэ тэдэн төрний өрөө мэдэхгүй чи л надтай нэг өдрийг өнгөрөөсөн Өөрөө чи өөрөө санал санал тавьсан. Би 340 юм уу 440 юм уу сая төрний өрөөнд ормоор байна. За мэдэхгүй тэр өрөөгөө аав тэгвэл би орё гэдэг. За авчлаа. Орё гэдэг. За тэгээд намайг юу яагаадхаа хамаг хүнсмэс ягараа би яах чамд өрүүлээд яах ийш өрөөрөө ч орё гэдэг. Өрөөрөө орно. Өрөөнд ороод за би сайхан уус тасанд ороод тэгээд уус тасанд ороод би. Зөв. Би уус тасанд ороод сайхан би хаага сайхан цэвэрлжээд хөнгөн хувцас өмсч. За гадаа сайхан гуц дэлгээд эсвэл гоё юм юутэй одоо сүйдэрч мөдөрчтэй юм. Тэгээд ширээгээ цацаадах гэ ширээгээ цацуулаад нөгөө сансраас авсан юм. Сансар мансраас авсан юм аа. Тэгээ сайхан хоол хийлгэж идээ. Тэгээд сайхан төбөнд ус хийгээд ирж төбөнд ус хийлгэж хөлөө угаалгаад. Тэгээ хоошоо юм гидийдэг сандал дээр ингэж гидээж байгаа. За массаж тий нүүрэн дээр массаж тэгээ доор хөлөө массаж хийх гэдэг массаж хийлгээд. За тэгжид энэ рестораны ямар гоё амттай хамгийн гоё үнэтэй хоол нэ тэрийг аваад иргээ. Тэгээ ингээ явуулаад нэг өдөр жөнгөө зүгээр Сайхан жаргана. Тийм бай. Тий. Битгэр амар сайн. Тийм үү. Ер нь бол нэг өдөр би зүгээр Эрдэнэ тунгадад ирэхлэн. Ааха тийм бай. Тэр чи ястаа янзын гоё юм байна. Гоё юм байна. Төөдөг нацгаа тэгж эрхлүүлээ. Би ястаа чамд амьдралдаа ангуудаагаа амлаж шүү. За. Чи тэр амралтаа бол. Амлалтаа болоо. Тэгэхээр чи одоо нэг хөл гарал цэвэрлэн гэсэн үг те. За амлаж байна. За. Амар юм аа. Ястаа гоё шүү. А гэхдээ чамаас өөр хүн яах юм бол 10 сая төгрөг шүү. За. Тийм шүү дээ. Юу гэсэн үг юм? Үний шивэртэй хөлмөл янзлаад байж байгаа юу юм би одоо. Яа хамгийн гол нь онцлог хിവэр байхгүй л тийм. Тэгээд би та яртай энэ хөө бодшим юм ширк гэдэг энэ хөө Монгол адуугийн нэтгэв Өхрийн нэдэл та. өхрийн нэтгэв сарлаг байна гэдэг. Сарлаг юм өхөр юм уу? Адуугийн нэдэ. За чи адууг нь маяг. Байлал энэ амсын. За амс. Задлах юм уу? Ой задлаад идэж болно. Шидтэй хаа. За энэ өхөр. Баригадаар авч болно. Гэхдээ энэ баригад дээр авч бол гоё юм бэлээ. Ер нь одоо баригад гэдэг юм байхгүй. Энэ Улаанбаатар хотын бүгдрөө төгжрөө ингээд машин дээр тавьсан байхад ингээл идэж. Намайг баригадаар нэг аваад явууж. Би хувц салхи завсар нэг нөгөө тайз салхи завсар нэг дуудаад гэдэг шиг. Би юм хатаасан махыг ерөнхийдөө Европт явж байхдаа идэж үзчихсэн. Гэтэ яг энэ Монголын шиг юм хатаасан мах байхгүй. Аха. Угаасаа ийм Монгол жергийн Монгол борц чи угаасаа Монгол борц биш. Монгол жергийн Монгол хям тал өөр амттай байдаг гэсэн тий. Энэ хараа нөгөө нэг чи өөрөө сая англи мангал явж чад үзээ. Махнууд нь ямар ч амт байхгүй. Эдгээр чи нөгөө маха угаачдаг болохоор нөгөө дотроо ийм салфетиктай юм байна. Unboxing хийж байгаа шүү. Дотроо ийм салфетиктай цэвэр. За тэгээд мөн талын Монгол брэнд манайхыг юу гэдэг чинь талын Монгол одоо өнөөдөр чи ингээд зуны зугаалга эхэлж байна тий. Хүн болгонд одоо наадмаар ах トゥ хамаатан саднаа аваад майхан саваа ачаал тэгэл одоо явах байлгүйдээ бодвол. Тэгвэл ер нь бол энэ хүү талын Монголын брендийг хүмүүс авч явдаг болцсон мөлий. За мөн одоо Монконди гэдэг мэрэд байгаа. Одоо Жери чи наатаха мэдэн штэ Монкондиг. Тэр чинь энэ Монконди би Монконди гэдэг. За. Монконди шар сүүгний хийсэн. Эрдэнэ тоглогч. Шар сүү мэднэстэй. Монгол Мэдлгүй яах вэ? Мартин. Наач адуу юм уу? Энэ үү? Энэ сарлаг байна. Энэ адуу. Адуу наасан. Өхөр нь бол гоё мэ. Энэ араб адуу юм байв шээ. Адууны мах чинь загасны махаас нэг дахин илүү омега 3-ийн агуулмжтай. Үу тийм үү? Яаж? Коктейнгэр тэрэм юм мэдгүй. Айгу амттай юм. Үгүй энэ бол амт нь тасалгаа мэ. Ивент итгэгч дэлхийд ганцхан Монгол махан снэк бодшим брэнд. Замдаа идэх юм авсан юм уу? Нэг юм мартаагүй үз. Замдаа үлсэн штэ. Бодшин брэнд. Дэлхийд ганцхан Монгол мах снэк. Бодшин брэнд. Адуу хаана бэлчдэг? Хамгийн тонголог усыг уудаг. Хамгийн шимтэй ургамлыг иддэг. Хамгийн хээр өдөө нөхрөөрөө алгуучдаг гэдэг.
Тэгээ алгуул дандаа шимтэй ургамлыг идэж амьд. Хамгийн дээр байдаг ургамлыг иддэг амтан. Учираас омега 3 нь загсны махаас нэг дахин илүү омега 3-тай. Тийм учраас Адын мах сайдж гэсэн. Гэхдээ манайх өвөл адын мах идэж шүү дээ. Нааш зүйл. За энэ глюкоз гэдэг ус байгаа. Гоё өстэй. Энэ улаан нь хордлого тайлна бүр. Цэнхэр нь одоо бүх насны хүүхдүүд байна. Энэ бүх насны хүн хэрэглэнэ. Глюкоз. Одоо бид нар чинь нөгөө глюкоз гэдэг аль харъя л ба. харах гэж явсан чамд би задлаад өгье л доо. Мөч хогтоо гөрөхгүй штэ. За. Наа чи гоё ус байгаа. Шингэн нөхөн. Одоо хүмүүс чинь нэг 100 болоод гадуур ингээ амар халууцаад хөлсөөрөө шингэнээ алдчихдаг. Шингэнээ алдчихдаг. Тэгээ хүүхдүүд бас амар их халууцаад тий наранд түлэгдээд. Тэгэхээр хүүхдүүд дуулахад хамтан ч гэсэн айгүй гоё амттай юм байна тэгэхээр. Ардын уран бүтээл юу вэ? Эрдэнэ уур одоо намраас юу гэж байна? Би юу? За ер нь бол одоо яг наад шиг ээ. Дандаа өөрийг нь бодоод явах. Чөлөөт уран бүтээлчтэй холбоо гэж байгуулж байгаа. За. Чөлөөт уран бүтээлчтэй Тэр чинь холбоо өмнө байсан юм зү? байхгүй. Монгол нэгийнх нь ч Баггүй мó. чи намайг хэд жолоогүй шүү. За чөлөөт уран бүтээлчтэй холбоо байгуулж байгаа юм байна. Монголын чөлөөт уран бүтээлчтэй холбоо гэж байгууллаа. Тэрнийхээ нэг сайхан нээлтийг хийгээд тэр нь чинь одоо хэн дортой хүмүүс нь орно штэ. Яг үнэ гэхэд Одоо нэг алтан байгууллагад харьяалагдахгүй чөлөөтэй уран бүтээл хийж байгаа усууд оролцсон. жирэж та хоёр ч орж болно. Эндээ хамааралтайч манад орж болно. Тэрний найзынхны гол зорилго нь юу гэхээр ерөөсөө олон улсын бас би бол нэг юм айгүй их тийм бахархалтай байгаа. Үнэхээр одоо нийтийн дуу хошин шогийг Монголын ард түмэн бас нэг талаар ад үзээд нөгөө талаар одоо ингээд тий үнэхээр Монголын нийт 3 сая хэдэн зуун иргэн байдгийг 800 юм одоогоор бас 4 сая итгэрхэн төрөөгөө штэ. Гэтэл Монголын нэг жиргэн бүр хошин шогийн асар өндөр мэдрэмжтэй. Энэ нэгдүгээр тренд нь хоёрдугаар энэ 90 оноос хойш байсан хошин шогийн продакшнууд хамгийн залуу продакшн танаа эмоцийнхан. Энэ маш том үр гүйцэтгсэн гэж би бодож байгаа. Зүгээр пост хийхэд адгийн наацхан нэг хүний постл айгүй хошин мэдрэмжтэй. Тэрийг бид нар үлгэж авдаг тий. Тэрэндээ бид нар бас баярлдаг. Тийм хөөрхөн болчиход шүү дээ. Тийм ард түмэн ер нь хаана вэ? Ганцхан дэлхий дээр энэ одоо нарны аймагт дагс хэдэн одоо гаригийн юун дээр хамгийн үзэсгэлэнтэй гараг дээр дэлхий дээр ганцхан манайхал биш шүү. Жүжигчд, дуучид, хөгжимчд, уран баримлчид ерөөсөө Дурчигчд гэлтэй. дуртай хүмүүс нь орно. Тэр юунуудаа ямарсаа одоо тэр бүх хүмүүсийг ингээд мэдээж бүртгэж авна. Төрийн бас байгууллага гэдэг чинь гишүүдтэй үйлчлдэг. Тийм зарчимтай. Тийм учраас тэрэнд нь одоо энэ байгаа хуулиндаа тааруулаад ямар ч байсан одоо төрийн бас байгууллага нээсэн нээлтийг хийх юмгаа би бацсан байгаа найз нь. За чөлөөт уран бүтээлчдийн холбоо үүсгэн байгуулагдаад чөлөөт уран бүтээлчдийн эрх ашигыг хамгаалаад чөлөөт уран бүтээлчдийн одоо уралдаан тэмцээнд явуулдаг. За ямар нэг юмд явуулдаг тий. Одоо бүх юм л хариуцах нь шүү дээ та тий. Чи. Ер нь бол энэний хамгийн том агуулга нь бол юу гэхээр дэлхийн нийтэд би бол одоо манайх одоо сая 4 жилийн өмнө, за 3 жилийн өмнө 30 жил байгаагүй сүүлийн одоо нийгэм солигдсоноос 30 жил байгаагүй яамтай болсон буюу соёлын яамтай болсон. Соёлын яам байгуулагдаад за мэдээж нэг хүн анхалсан. Тэр хүн бол одоо цэгтааны хийсэн тэр хөл нийлүүлсэн алхалтыг хийсэн гэж би боддог. Тэр хүний бодож төлөвлөсөн буюу тэр үед засгийн газрын тэр хүн байсан. Тэр хүний сонголтоос буруу байгаагүй гэж боддог. Маш зөв сонголтыг хийгээд тэр хүн маш өөрийнхөө хэмжээнд байсан бүх бодлого хэрэгжүүлсэн засгийн газрын одоо төртөө уялдуулсан гэж боддог.
Энэ холбоог байгуулж байгаа миний хамгийн том зорилго нь юу гэхээр эцсийн бүлэгтээ энэ дэлхийн нийтээр тархсан эцэг өвгөд элен цуланцынхаа бүх холдууруудыг бид нар өнөө цагт Чингисийн одоо үзийнийхаа Чингис өшөөгөө алтаар хийж байгаатай адилхан тэр бүх холдууруудаа хідэн төргөөрч хамаагүй үнэлээд бид нар их дэлхийдээ буюу их орондоо буюу их голомттой авчрах ёстой гэж би боддог хүний нэг байхгүй. Ямар ч үнээр хамаагүй. Тэрэнд чиний миний бид бүгдийн бүх хүч хөдөлмөр, бүх санаа бүгд нийлэх ёстой. Тэгж авчиж гимэн чадах юм бол бид 5 сая, 6 сая, 10 сая болох үедээ бидний үр хойч үржих үед бид маш хүчрхэг дахиад 13 дугаар зууны Чингисийн үеийнхээ адилхан болох ёстой. Энийг хууль эрх зүйн хувьд баталгаажуулаад тэр Эрмитаж, тэр Францад байгаа, тэр Луурд байгаа бүх үзмүүдийг энд авчирсан цагт хүмүүс Дубай руу, Эрмитаж руу, Франц руу явахгүй зөвхөн Монгол руу тэмдэглэх шүү. Өөр адгийн наазах нь өөр Монгол руу явахгүй шүү. За ямар ч байсан бол холбоо болоод үйл ажиллагаа намраас үйл ажиллагаа Тийм байна. Тэрэг болоо. Тэгтээ дараа энэ зүв байхгүй юу? Юу гэхээр зэрэг одоо чөлөөт уран бүтээлчдийг ингээд нэг эрхийн ашгийг хамгаалдаг юм байгууллага байх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхгүй болохоор нэг эзэнгүү мал шиг хин дуртай нь очиод алив чи нааш өрөөдөө чи ингэх. Үгүй энэ чи хараа манай холбооноос ингээд юу яаж байгаа. Холбоотой та ингээд холбогдоод ингээд дараа дараагийнхаа уран бүтээлд миний намайг оруулах гэж байгаа холбоотой уучраал. Манай холбооноос ингэж зөвшөөрлөг өгнө. Энд чинь ингээд юм эзэнтэй болж эхэлж байгаа байхгүй юу? Тий, одоо ингээд та нарын хувьд бол би айгүй бахархаж байгаа байхгүй. Нэг талаар соёл урлагийн их сургуулийн тэгээд драмын ангийг төгсөөд продакшн байгуулах нь байгуулаад продакшнд хариалагдах нь хариалаад кинонд гарах нь гараад одоо ер нь ингээд Монголын нийгмийн төвшөнд кино гэдэг чинь одоо бүр дэлхийн төвшөнд хүрчлээ шүү дээ. Дэлхийдээ хөл нийлүүлээд ихчлээ. Гэтэл дуу соёл нь хаана вэ? Дуу нь хаана вэ? За нэг амар төвшин Ариун Баатараар хэмжигддэг ийм л болчихж байгаа байхгүй. Яг уу үнэхэрийн одоо Монголын дууны ялангуяа дуурийн дууны тэр одоо дэг соёл нь бол үнэхээр дэлхийд бас өрсөлдөхүйц хэмжээний болцсон. Гэхдээ продакшны хэмжээнд буюу бас улс орны хэмжээнд байна уу гэхээр байхгүй байгаад байгаа байхгүй. Гэтэл би ингээд бодохоор нийтийн дууны одоо холбоонд хариалагддаг. Гэтэ манайхан айгүй том амбицтай учраас нэг тэгээ одоо юу гэдэг Жэри чамд хариалагдахгүй. Жишээлбэл Эрдэнэ тунгалгийг би урьдсан. Өнөөдрийн жишээн дэр. За төө ах нь Жэри Эрдэнэ тунгалгийг урьдсан. Гэтэл би өнөөдөр 2 цаг гарan хүлээлгэхэд энэ намайг гэж хүлээхгүй байхгүй. Чамайг гэж хүлээж байгаа байхгүй. Ийм сэжим манай дуун дээр дууны уран бүтээлчдэр яг энэ дууны салбарт байна вөхөр байхгүй байгаад байгаа. Дандаа нэг нэгнтэй харсалдаг, тэрсэлдэг. Одоо муу санаар хилэгддэг нэг найруулагч байдаг соёлтын байр сайхан. Тэр найруулагч ах маань ерөөсөө миний амьдралдаа авсан ганцхан л юм. Би тэр найруулагч ахаас жүжигийн зохиолыг 8 сая төгрөгөөр худалдаж авсан байдаг. Ямар жүжиг юм? Амьд хийсэн бүс гэж. Одоо яг уу би одоо ам нээвэл уушгина гэж. Тэр зохиол нь би өөрөө гар дээр аваагүй ч гэсэн 8 сая төгрөг 4 саяар шилжүүлсэн. Тэр баримт нь надад байдаг. Би бол уран бүтээлчийн хувьд бол асар их уран бүтээлчийн шуналаар 10 жилийн өмнө тэр хүнд 2 удаагийн шилжүүлгээр за 8 сая төгрөг өгсөн. Одоо хизээ тавих юм? Хизээч тавихгүй гэж баг магадгүй. Тэр тийм гой зохиол юм уу? Хүнд зохиол. Айгүй хүнд зохиол. Нэр нь угаасаа айгүй хүнд зохиол. Яг тэр мэдрэмжээр би юуг мэдэрдэггүй гэхээр би зүгээр уран бүтээлч хүний шуналтай л хүн байхгүй. Яг тэр мэдрэмжээр би юуг хүсдэггүй гэхээр Жэригийн өнөөдөр би ойлгосонгүй гэдэг шиг би юуг хүсдэггүй гэхээр зүгээр уран бүтээлч хүн тийм үнэтэй зэнтэй эсвэл тийм оргилд бас ийм мөрөөдөлтэй ингээ байгаасаа гэж би хүсдэг байхгүй. Өнөөдөр ч гэсэн би магадгүй Жэригийн ойлгох гэсэн ойлгохгүй ч гэсэн энэ сэжмээр чи намайг дуртаж гэсэн дургууж гэсэн ингээд хүлээж байгаа. За цаана ярих нэг юм том зон гэж ингээд хүлээж байгаа тэр юмд нь би бас дуртай байхгүй. Энэ бол уран бүтээлч хүмүүсийн харилцаа хандлага уран бүтээлч хүний бас нэг юм юу гэдэг нэг тийм хэлж болдоггүй орон зайны мэдрэмж байхгүй. Би тийм юмд хүн өрөөсэй гэж боддог үднээс би нэгдүгээр тэр юм байгуулах хэрэгтэй байна. Хоёрдугаарт би яг чам шиг олон хүнийг
найз шиг олон хүнийг хоолнд хүргэх. Тэгээ бас яг энэ улсад амьдарч байгаа юм бол бас төрийн бас байгуулсан юм бол тэр бүх юм төлөөд тий. Яг эцсийн бүлэгт би ингэж бодож байгаа юм жирээ. Одоо их чинь ингэж бодоход би 22 жил өөрийгөө авч явсан байна. Гэтэл би одоо ингэж найзтайгаа ингэж илүү дотн болоод ингэж сүүлийн 5 жил байхад яа 10 хүний цалин тавих тий. Энэ хүн хэдэн хоног хоосон онсон бол та. За энэ хүн биш. Энэ хүний ард хичнээн жил хараг гэр нь хоосон бол тоо гэдэг мэдрэмжийг би авах тусам мэдгүй. Миний хувьд бол би илүү их тийм бүр ингээд баг араатан шиг тэр урлаг тэгвэл урлаг гэдэг чи яг юу юм? Монголын урлаг гэдэг чи яг юу юм? Тэгвэл хошин шог гэдэг чи яг юу юм? Тэгвэл би ард нь гарчил та. Гэсэн тийм надад хор шор төрөөд байгаа юм. Яагаад энэ хүн ийм олон хүнийг тэжээгээд амьдраад байгаа юм? Яагаад өдий хүртэл авч яваад байгаа юм гэдэг тийм цагаан атаархал хор шар надад төрж байгаа. Тийм учраас би чөлөө дуран бүтээчдийн холбоог нэрээ авчсан байгуулна. Чамтай арсалд нь харж гарч заяа. За баярлалаа. Хоёр хараа нөгөө нэг хөгжлөл зөрчил гэж үздэг шүү дээ. Нийгмийн ухааны хичээл дээр байж байсан категори гэдэг хэвгүй. Гэхдээ хөлмөлөд харалтаа. Тэгэхээр хоорондоо ингэж өрсөлдөж ийж гоё. Тэр дундаас гоё юм гарна шүү дээ. Тэгин Өрсөлдөө. тэгжиж амттай юм байна. Гол нь одоо нэг баримт шүү дээ. Татварт юугаад өссөн тий. Би ч нялах юм тийш. За зөвлөөрэй. Бас ингэж чи. Аха за зөвлөөрэй. Хоёулаа нөгөө нэг кинон дээр ярьж байсан шүү дээ чи. Бид нар ингэж дуучид амар юм байна өө. Таад ямар хэцүү юм бэ? Кино минийх ингээл ямар их хөдөлмөр тий. Бид нар бол ингээл очиод хувцас солиол. Тэгээд нөгөө нэг хөгжмийнх нь тоон мистер 1 2 3 4. За микрофон дуурч ин болж ин оёхон яаж ин тоон мистер байхгүй дээ. За 1 2 3. Холбоостол CEO-гоос нэг үсрээл нэг 35,000 холбоос аван зэг болоо. Тэгээ ингэ явждаг. Тэгээ очиод дээд хувцас солиолоо ингээ тайсан дээр яачих. Та хэд чи ингээл бүхэл бүтэн хувцаа яана кино гэхэд л ингээл нүрээ бодуулсан. Тэгээл энэ хувцнараа сойлон тэгээл баахан техник гэрэл мэрэл ямар хэвээр амар ажил вэ. Үнэхээр тэр хүүтэнд бол үнэхээр амар байсан. За тэгээ харилцаа гэдэг юм байна амар. Жири. Чи одоо жүжигч хүмдэж байгаа. Тэ? Энд одоо ингээл нэг ширээний ард нэг одоо нэг гэр бүлийн одоо юм байвал ширээний ард ингээл 6 хүний тэнгууд нь яваач чи гэдэг юм. Би хаад хин явах юм. Чи яваач гэдэг нөгөө текст уншиж байгаа. Тэгээд одоо чи миний ээж байлаа гэж бодъё л доо. Тэгэнгүүт би чиний охины дүр төрөх хэрэгтэй ингээл. Гү тэр мэдрэмж, тэр атмосфер, тэр юм ямар амар вэ? За тэгэл энэ олон хижнэн одоо үзэгчдийн нүдэнд харагдахгүй ч гэсэн энэ ард байгаа 20-30 хүмүүсийг зовоохгүй байх. Тэр мэдрэмжийг өөртөө авна гэдэг бол бурхан гигийн сахиус. Би яг өнөөдрийн төвдөг хэлж байсан. Гигийн сахиус вэ. Бид нар зүгээр нэг шовдорсон дээл өмсөөл ингээ гардыг юм байна. Та нар бол зөвхөн гэрэл тааруулна гэж 2 цаг болж байгаа шин. Зөвхөн нэг сцен дээр. Ганцхан сцен дээр. Тэгэд би үнэхээр бүр дахин шүтсэн. За үнэхээр би бол одоо заяагцсан заяамал чанартай үнэхээр ижи авдаал баярсан заяа яст. 2 цаг ингээд за тэгэл үнэхээр төөтөө бата 2 байсан тулдаа намайг авч явж. Бусдаар бол зөв дуусаа. Чацах царайлал тэгэл мэдгүй хитэн дөгбөл авахыг бүү мэд. Хэд энэ ард зовж байгаа 30-40 хүнийг яаж зовоохыг бүү мэд. Хэд энэ хүмүүсийн нойр, хоол, ар гэрийн бүх хэмийг төсөөлөхөд хэцүү байгаа байхгүй. Ер нь хүмүүс ингээд нэг жүжигчний ажлыг амархан гэж бодож явдаг байхгүй. Аюу амархан ингээд гараад жүжиглчдэг гэж боддог байхгүй. Тэгэнгүүт ер нь бол ингээд дотор нь ороод яг чам шиг ингээд ороод ингэдэм биш тэг кино бүтгээд ингэдэм байх. Киноны аргалт ийм хүмүүс ажилт юм байна. Найруулагч нь ингэж ажилт юм байна. Жүжигч нь ингэж ажилт юм байна. Тэгээд тэр халуун байх уу, хүүтэн байх уу, бороотой байх уу, шороотой байх уу, салхитай байх уу тэрнээс шалтгаална. Тэгээд ямар орчинд байх уу? Гоё харш орд мордон зураг авах юм эсвэл нойлын тэр нөхөн дотор зураг авах бүүмэд строц нь бүүмэд шүү дээ. Тэгэхээр энэ амар хүнд ажил байхгүй юу юм. Тэгээ мэдж байгаа ч гэсэн
солих ямарч боломжгүй. Угаасаа тэр дүрэн тим, тэр орчин тим байх ёстой гэж зохиол дээр бичигдсэн левел би ингэж жүжиглэж чадахгүй гэдэг үг биднээс гарах ямарч ирэхгүй байхгүй тий. Тэгэхээр энэ бидний нөгөө сонгосон мэрэгжлийн хамгийн сайхан зүйл нийлэндээ байдаг байх гэж боддог. Тэр нэ сууж байхад бидний багш нарыг заадаг гэсэн шүү дээ. Хүн өөрийнхөө дуртай ямиг өөрөө дуртайгаараа хийх юм бол тэр бол өнөөдөр өөрт нь кайф. Тэр хүн өөрөө жүжигчэнд ингээд дурлаад тэр өөрийнхөө тоглож байгаа дүрдээ дурлаад ингэж тоглож байгаа бол тэгээд үнэхээр кайф. Одоо яг төөдөг хэлж байгаараа бид нар чинь соёл урлагийн сургууль ингээл оюутан театр гэдэг бол бидний хувьд бол хасар том хамгийн том одоо тайз. Ер нь бол урлагийн сүм те. Тэгээд ингээд бид нар чинь нэг давхарт уртын дуутай залгаа ингээл зүүн гарт ширэнгүү драмын ангийнхан байдаг. За ингээл эрэнгүүд уран чадвар нь ордог. Драмын театр ингээл баруун гарталд одоо уран чадрынхын ангид байдаг. Бүжиг хоёр давхарт байсан тий. Тий бүжиг хоёр давхарт. Бид чинь нэг үе бүжиг рүү гарахгүй ш нэг үе юу? Нэг үе байхгүй юу? бид чинь нэг үе төгсөж. Тэгэл хэний хүү өсч хэний охин эсч үү гэдэг шиг одоо нөгөө дандаа нэг өнгөн биенийхээ нэг 4 жил жингээ бид нар академик одоо шалгалт мэргэжлийн шалгалтыг ингээл за драмаас тэр тий стратаас тэр нийтийнхаас тэр уртынхаас тэр гэл ингээл бидний үед чинь нийтийн дууны анги, ардын дууны анги гэж юу байгаагүй шүү дээ. Ямар элэнцэг дуулаач анги л гэж. Тий юу нийтийн дууны анги гэж байд юм уу? Тустай. Ямар элэнцэг тийм зүгээр дуучин л гэж байна. Ардын дуу болон дөөрэ дуулж чадахгүй хүмүүс нь нийтийн дуучин болдог аахгүй. Дуулаач анги. Ер нь дуулаач анги л гэж байх уу тий? 3 анги байсан. Стратын дууны анги, уртын дууны анги, дуулаач анги. Ер нь дуулаач анги гэж байна. Тэгэхээр тэрэндээ хуваагдсан уртын дуу. Страт уртын дүүрийн гэж байдаг байхгүй. Драм бол нэг тэгэл ингээл тань хүмүүс нөгөө драмыг чи хошин шогийн ангиу гэж. Би тэгтээ анх конкурс өгчөөд нөгөө ингээ ангиа бүртгүүлж байгаа шүү дээ тий. А Б В гэдсэн чи би чи би хошин шогийн ангид орж. Тийм анги. Тийм анги байхгүй юм ээ. Наач ингээ драмын анги гэж тэг гараа тэгээ өөрөө драмда орно цаашаа юунд орно тэгэж ингээ цаашаа явдаг гэдэг. Би чи мэдгүй шүү дээ. Гэж ойлгосон. Шогийн ангид л орно гэлтэй. тэгээ бид нар чи ингээл нэг ингээл хичнээн хоорондоо мэдхгүй ч гэсэн ингээл нөгөө багш нарын амнаас ингээл сургууль нэг бүтэн сургууль юм чинь би нэг мэдэрдэг. Тэгэл яана за драмын өнөөдөр шалгалт болно. За бата ямар төөтөө байх нь бараа ямар байх нь харъя гэл яг шалгалтыг амдаг тий. За стрэдэн дунд ангиас гэл ингээл баярцгаа зүгээр цойлдог байсан. Зүгээр цойлдог. Оюутан театрт эстрад дууны одоо дуулаачийн ангиас эстрадынхан шалгалт өглөө гэхэд зүгээр бус хүүхдүүд дээр нэг алаг цаг 1 2 хүүхд төр оюутан театрт 1 2 хүүхд байна. Зүгээр баяр цэцгийг л дуулна гэхэд оюутан театр дүүрчдэг байсан. Зүгээр дүүрхэн байтах зүгээр ингээл ямар суудлага болчихдог. Манай сүртэл нөгөө ард нөгөө нэг яг ингээд ард нь ингээд байдаг ган уяга наруулагч ингээд байдаг шиг баяр цэцгийг ард болох. Зөв баяр цэцэг яг шалгалт болоход нар дандаа өөр дуулдаг. Тэрний тэр маневр тэр импровизац тэр ингээд гоё байгаа тий. За сэлэнгийн шамрын хөвгттэй яа шаах нүг. Үнэхээр гоё. Ядж байгаа тэр амар гоё тэр хамар мамар тэр ер нь тэр өөрийнх нь тэр майг зайвал ер нь төрцсөн өөрөө л засаад байгаа болохоос бидэрт бол амар гоё өгдөл واخгүй тэр. За тэгээд баяр цэцэг бол өнөөдөр ч гоё уусгана. Бараг нарийн юм бид нар баяр цэцэг гоё дуулах юм бол бараг өнгөрөөд тий. модондол юу удагл байлаа шүү дээ. Юу пи удагл байлаа. Тэгээд штэ эстрадаас баяр цэцэг. Уртын дуулаас оюума. Оюума дуулдаг гэсэн. Оюумаас зүгээр юм одоо нэг юм урт нөгөө нэг юм зүдэг штэ. Яг тэр шиг тийм охин мэдсэн. Хонжиис урт юм явдаг байсан тий. Оюума байсан. Тэгээ бид нар дүрслэл рүү гардаг байсан байхгүй. Дүрслэл рүү гарах гэж яаж гардаг вэ зэрэг нөгөө тал руу зүүн тал руу гар. тий зүү баруун тал руу яаж гардаг вэ гэхээр яг үнэ. ертөнцийн зүгээр. Подвал модол цамц цамцсан дээр явахаа. Суйсын тэдгээр курсын оюутны театрт болох оюутны тийм ажил мэл зар мараа бичүүлэгч л ордог. Тэгээ бид нар зарыг чинь тийм ваатам цаас баасан дээр бичихгүй шүү дээ. Нэгнийхээ нөгөө аяасаараа гоё би ингээл татаж матаад бичих. нэгнийхээ биш дээ. Ингээд
ингээд хувцсны өрөө олох нэг нь өмсдгөө цагаан цэвсдэг. Тэрийг авч чичээд шууд улаанаар ингээд цамцаа ингээд илгээд ингээд зарлал ингээд тавьдаг байсан. Янз янзаар тавьдаг байсан бид нар зарлаа. Нэгнийхээ бодлого ураа шууд яраа. Өөр зар тавих тийм цаас мас байхгүй юм чинь. Тэгээд дүрслэгтэр оронгуудаа ингээд гоё ингээд татлуулаа. Харин гоё харин би тэрийг хэлээд байхгүй. Тэнгүүс ингээд ихний гоё бичвэ. Тэгээд нөгөө жижүүр 112-ын хоорон дээр ингээд юм юу зарын самбуу тэрэн дээр үлдчихдэг ус. Тэгээд шатар бууж ирсэн дуудаачин харна, үүдэр явж байгаа орж иж байгаа хүн харна гэдэг байсан байхгүй. Зүг. Оюутан цагт болсон гоё. За тэгээд манай энэ Trimix маань 3 үе шаттай. Эхний үе шат маань ингээд өндөрлж байна. Одоо Юу яриад байгаа юм бэ одоо? Одоо 2 дугаар үе шат маань кинонд дуу оруулж үзнэ. За. За. Одоо орчуулгын кино гэдээ бид нар ингээл телевизээрээ үзчихэл ингээл орчуулгын дууг ингээл үзэл ийм утгатай. Тэгээ дууг оруулсан ингээд хамгийн сүүлд тэрэн шиг одоо кинонд дуу оруулж үзнэ. За. Таярч авах одоо би одоо яана. Үгүй би оруулж үзээгүй шүү дээ. Би нэрээ татчихгүй. За орж үзэх үү? Таашаа. Тэр чинь зөвхөн юм хараад уншин шүү дээ. Юм хараад уншин. Тий. Чиний өмнө дэлгэцтэй үг өгнө. Дэлгэцэн дээр кино гарна. Микрофон зүүн, микрофон өмнө чинь байж ин чихв зүүн тэгээд тэр нөгөө нэг юугаа киногоо хараад өгөө тааруулж юм. Ам тааруулна гэсэн үг. За тэгэл. За. Энэ ам хилдэгтэй. Оюутан багтлын юм амт юм эсвэл одоо яана. Эврент итгэгч глюкоз агуулсан эрч хүчний ус. Супер глюкоз энергийн ус. I saw it, she hit me like I be like, why you so fine? За ингээд Trimix-ийн маань 2 дугаар хэсэг буюу кинонд дуу оруулах хэсэг маань эхэлж байна. Ингээд кинонд дуу оруулах хэсэг маань Aviva буюу дуу шилдэг Aviva Studios ингээд эхлэхэд бэлэн болсон байна. Манай хоёр оролцогч маань хоёулаа микрофоноо зүүцсэн. Одоо текстээ хараад эхлэхэд бэлэн болсон. За амжилт хүсье. Баярлаа. Ямар амар юм бэ? Одоо би хин Хин болох вэ? Одоо ээж нь дуугарах юм бол та дагаж дуугараад эхнэр чи ямар амар жижиг штэ одоо би яа. Чи хинний? Би энэ жишээ. За хэлж байна. За яа л гэрсэн юм бэ? Одоо ёо за яа л гэрсэн. Хээж нь би юм уу? Эдлүүд явцаа. Чи өгч явчаад байна. Хээчэд ямар юм? Чиний өгч амархад юм штэ. Жингүү л гэдэг. Үгүй энэ дүрсэн арны ямар юм бэ? За. Жингүү. Би амьдралдаа үзээгүй юм чи за. За хэлээ. Хана. Чингүү хана. Эхнэр ээжээ Чингүү. Тэгээд ээж нь харангуй Тэгээ сунгаж хэлэх юм байна. За. энэ задуугийн хэлээ дуусангууд за кадарт. За. Би энэ зүгээр үг гэдэг. аава Би зүгээр үү? Юу ч юм бэ залгив чи. ээжээ сүртэй юм биш болохоор санаа зовх хэрэггүй дээ. Хүн алчгаад сүртэй юм биш гинэ. Бид нар чамайг яаж өсгсөн бэлээ те? Хүн ал гэж өсгсөн үү? Аава гомдолтой байна аава. Би үнэхээр гомдолтой байна. Гомдолтой? Юу тэрв? Би хөлийн барьж байсан. Алсан хүмүүс нь өөр хүмүүс. Би алаагүй. Тэнд байсан хүмүүс Аваад яв. Аваад гар. Минийхүү. Огоо. Хана. Жингүү. Эндээс гар. Чи өөж мүлээс амар явж байгаа юм шиг. Би энэ зүгээр үү? Юу ч юм бэ залгив чи. За энэ залуусаа манайх удахгүй хань. Харин хаасны дараа бид ч ноот унш. Хайд биш хаана гэж энэ хөөж. За энэ залуусаа манайх удахгүй хаана харна. Ямар ихтэй үг вэ? Харин хаасны дараа манай найзын гэрлөө өдөрчлөгт очино. Та нар хүсвэл нэг дээрээ. За эхлэе. За энэ залуусаа манайх удахгүй хаана харин хаасны дараа манай найзын гэрлөө өдөрчлөгт очино. Та нар хүсвэл нэг дээрээ. Нөө баярлалаа ялсэн. Би маргааш өглөө эрт болсон. Гэхдээ хэрвээ чи бодлоо өөрчлөвөл миний хаягийнэ. Би асуусан тухаараа битсэн байгаа.
Талаа бас биш шүү дээ. Болгоомжтой Янлын галт хэрэг. Хөөе, болгоомжтой тогон цагууч. Компьютерийг хий. Хардаа шалан дээр суучихлаа шүү дээ. Компьютерийг хий цайлт нэмээгүй. Яна турхан амиа бүдүү амиа хоёрын хоолой юм уу? Окей. За яа. Юу окей байж Тэрийг хараад энийг хараад явчихна тий. За, ажиллах зарчмын дундх нь цахилгаан дамжуулах хөдөлгүүрийн доорх энэ хоёр төмөр дугуй хэлхийг гүйцээдэг. За юу тавианч нэргүй цалингаа нэмүүлсэн юм уу? Яасан ч үнэтэй тарилаа савдаг юм бэ дээ. Тарилаа бас биш шүү дээ. Янлын галт хэрэг. Компьютер ихний цалинг нэмээгүй эрх жилэл нэмбэл нэмнэ. Сарын гэрэлтээс хөөч миний гэрийг эвдрэхэд зөрөх тарил өрөөж төлбөрөө төлнө дөө. Зураг засаж мөнгө олно. Хөөе, болгоомжтой тогон цогцолчихгүй аа. Бити Наадгүйгээр канган галт тэргээд лрати арна гэж саналтгүй шүү заа юу. Харда. Шалан дээр суучлаа штэ. Хин чамаг өргөж осох юм бэ? Хин басна гэсэн. Сэмэли битте суугаад маямна. Асаагаарай. За ингэж болсон. За тоо оролтын маань хэсэг ингээд өндөрлж байна. Хэрэг байна ямар байна? Хэлсэн байна. Амар хөөцгөөж байна. Хам хөс гоожод байна. Бид нар болохоор ингээд тайсны ил гардаг. Тайсны арт буюу одоо ингээд орчуулгын дууныхан маань ингээд энэ бүх одоо нэг хүн биш дээ. 3-4 хүн дуу оруулна. Нэг кинон дээр үү? Нэг кинон дээр. Oh my god. Дуу оруулах студ ямар байдгийг, ер нь кинонд дуу оруулах ямар байдгийг гэдгийг та хоёр маань өөрсдөө одоо бие махбодороо ингэж мэдэрч үзлээ. Тий. Маш халуун байдгийм бай. Хэцүү байдгийм байна. Анхаарлыг шалгад юм байна. Ийшээ тийшээ гэж энэ рүү үгээ харах. Тэгээд энэ текстээ тоглолтыг, хоолойны өнгийг энийгээ зөв унших. Тэгээд нөгөө харьсан тоглож байгаа хүнийхээ бас текстийг хамт авахар хянана. Гэхдээ энэ чинь хоёр эмээгийн хувьд гэхэд нэг нь дургах, нөгөө нь бүдүү. Тэгээд хоолой нь ямар байхаас харин тий. Nice. Гоё. Тэгэхээр зэрэг энэ амар маш уран чадвар шаардсан ажил байхгүй. Тэгэхээр зэрэг хүмүүс ингэж зүгээр л одоо бэлэн орчуулсан киног ингээд дуу оруулсан киног үзээд л тэндээс кайф аваад ямар нэгэн одоо сэтгэлийн таашаалыг идэлдэг бол энэний чи идэх юм энэ дуу оруулдаг орчуулагч орчуулгын дуу оруулагч нар оруулж байгаа. Одоо ингээд манай энэ студи дуу оруулсан эрдэнэ тоглолт дуу оруулалт ингээд бүх хүмүүс ингээд зураг авсан байж байна. Ийм олон ингээд эдгээр ингээд энэ зөвхөн энэ авивад оруулахгүй өөр бас дуу шидгээ студиэр очиж бас дуу оруулна. Зөвхөн энд оруулахгүй өөр газар бас өөр кинонд дуу оруулна гэж янз янз байхгүй. Одоо хуучнаар бол дуу оруулсан Simple Ma дуу оруулсан. Харин тий дууны найруулагч төвшин дөр дуу оруулсан эрдэнэ тоглолт. За хэдүүлээ студи руу орж 3 дугаар хэсэг рүү орё. За тэгээ. За. За ингээд тримиксийн маань 3 дахь хэсэг эхэлж байна. Юу гэхээр зэрэг энэ Эрдэнэ тунгалгын ширийн доогоор ингээд тримикс гэсэн юм бүр кинод байгаач. Энд дэжтэй маш олон асуудлуудыг хөндсөн байна. Юу гэхээр Монголд байж байгаа. Одоо өнөөдөр бид тэднийг суулаад нэг асуудлыг л авна. Өнөөдөр Монголд одоо аригталтай байж байна, хоорт тавдрал гэж байна, замын хөдөлгөөний аюулгүй байдал гэх янз янзын асуудлууд байгаа. Бидний нүдэн дээр харагдаад байгаа мөртлөө шийдэж чадахгүй байгаа асуудлууд байгаа. Тэгэхээр зэрэг гурлаа энийг нь яавал шийдэж болохоор юм бэ? Ер нь яавал зүгээр юм бэ гэдэг талаас гурлаа. За би холиотой. Ингэж байгаа би. Оо за энэ л би нөгөө нэг шоошиг юм бахаар л. За сугуулсан шүү. За. Тэгвэл холын гэрэл гэж байна. Олон машины юу? Холын гэрэл тий. Машины юу? Тийм байна. Машины холын гэрэл. За юу гэхээр зэрэг өнөөдөр холын гэрэлийн тухай ярина. Юу гэхээр зэрэг өнөөдөр 6 сар гарцсан бүх хүмүүс одоо хамарцсан, хүүхдүүд хамарцсан байж байна. Хүмүүсээ одоо наадан болох гэж байна. Аял зугаалга эхлэж байна. Хөдөө орон нутгийн замын эрчим улам эрчимждэг тий хөдөлгөөн эрчимждэг. Тэрнтэй холбоотойгоор холын гэрлийн тухай асуудал ярих нэ. За жирийг үед холын гэрэл би одоо тийм амарлаг мундаг жолооч биш л те. Гэхдээ хариуцлагатай жолооч одоо юу гэдэг хүүхдээ карсетэн дээр одоо хөдөө гадаа явахдаа карсетэн дээр суулгана. Машиныхаа бүрэн бүтэн байдлыг одоо чи өөртөө хэрэгтэй юмнуудаа бүгдийг хангачиж штэ тэгээ хариуцлагатай жолооч гэдэг миний бодлоор бол бас энэ холын гэрэл амар нөлөөлт юм санагддаг байхгүй. Ялангуяа шүн орой ядарсан ядраагүй одоо ямар ч хүн машин барай авчиж болно штэ тий туршлагатай туршлагагүй шин хуучин гэдэг янз янз жолооч штэ. Тэр үед холын гэрлийг л маш сайн шилжүүлж сурах хэрэгтэй гэдгийг би бол анх жолоон сууж байхдаа амар сайн дотроо цээжилсэн. Тэгээ яад юм бол нүдрүү бүр яг ингэж ордог те. Бүр яг ингэж ордог амар аюултай. Тэгэхээр яг тэрийг одоо яг энэ цаг үед бол хэвээр маш сайн урайлж өгөөд холын гэрлээ ингээрээ гэх хүмүүсийн бүр тархинд ортол хийж өгөхтэй юм шиг санагддаг. Тий. За. Тунгай үед. За би бол 2000 одоо
2001 онд дуучин болоод 2003 оны жолооч. Ер нь 2003 онд анх дуучин болоод тэрнээс хойш жолооч болсон хүүхэд байхгүй. Хүүхэд байхгүй юу? Дооч 2003 гэдэг чинь 22 жил болж байна. Гэтэ сүүлийн 4 жил сайн хааны буйнд бол машин бариагүй. Зөв хажуудалд сууж явсан байна. Дандаа хажууд ер нь баг унтаж явсан хүүтэйгээ хамтдаа. Гэтэ би юу сайн хамтаа уучрахаас өмнө бол ямар мэдрэмжийг мэдэрч ирсэн мэхээр би бүх юм өөрөө хийдэг байсан. Тоглолт хийнгээ зарлан тунгалахаас ахуулаад тэгээд бүх менежмент эдрээ хийгээд тоглолтын дээр хувцас өмсөөд зогсоод хамгийн сүүлд хувцас авраагаад явх хүртлээр бүх юм ажиллаа би хийжсэн. Яг тэрнтэй адилхан би машина хүртлээр өөрөө барьдаг байсан. 21 аймгийг Бишимаа гэхэд би Төвийн бүсийн аймагуудаар би өөрөө тоглолтоо хийгээд явдаг байсан. Тим одоо эмхтэй байхгүй. Хараагаараа Төвийн бүсийн аймгийн 7 одоо аймгаар машин бариад би хараагаараа одоо эрүүл одоо хараагаараа унтаад гэж ирдэг шүү дээ. Хараагаараа унтаад одоогийн энэ архлыг зохиосон Алтан гэрлийн анх 2 гэж дүү маань 2009 онд Чанцал дулам гэж одоо ангийнхаа охинтой суугаад Төвийн бүсийн аймагуудаар надтай хамтдаа би тэр хоёрыг дагуулад би тэр үед нэг юм Аква лөө. За Аква байсан юм байна. Гэ тийм нэг юм гэр бүлийн машин шиг нэг юм машинтай байсан юм аа. Дүнгэж аваад тэрнийхээ ард апар түр техникийг ачаад хоёр дүүгөө суулгаад өөрөө суугаад ингээд Төвийн бүсийн аймагуудаар тоглолт хийдэг гэсэн үг таахгүй. Эмхтэй байхгүй. Тэгээ би одоо юу сандаг вөхөр Эрдэнэтээс дархан орох замд би ин хараагаараа машин мэрцсэн юм лээ л. Хараагаараа унтцсан. Хараагаараа унтцсан. Аа. Миний чихэнд юу мэддэг вөхөр алах юм байна л да гэж. Алах юм байна. Бүр бичгийн цаасны заартаа зурж ийн л доо гэдгээр анх 2 айгу ухаантайсан байгаа байхгүй. Яг тэгвэл хараагаараа одоо машин мэрж байгаа хүнийг шууд огцсон сэрэж болохгүй гэдгийг мэдчихсэн байгаа байхгүй. Би 7-8 хоног тийгэж одоо амар бүтгэн 6-7 хоног өөрөө тоглолт хийгээд 2 цаг тоглолт хийж ганцаараа тоглолт хийж байгаа. За тэр 2 нэг дундуур нь гаруул гарна. Тэгээд тоглолт хийгээд яг бичгийн цаасны цаартаа ингээл ажууд амар зөрчижсэн би. Ингээд зөрчижсэн. Араараад би нэг мэдхий одоо би ингэ санах ингээл ачааны 66 илүү хэдэг үлийн машины араас ингээл 69 шүү. 66-гийн араас ингээл яг мөргөхтэй зөрөгцөл ингээл би сэржижсэн. Хиний дугаар сэржижсэн гэхээр би Алтан гэрлийн анх 2-ын дугаар сэржижсэн. 2 дугаар алах юм байна л да. Ерөөсөө өгчий л да хамтаа өгчий гэсэн тэр одоо дуунаар сэрсэн байхгүй. Харахад ингээд нүд нь ингээд нээлттэй. Одоо ингээд харахад ухаан санаа унтцсан. Тэгэл би ингээд торомс гэсэн чи яг 66-гийн өмнө ингээд микрофоны энд ингэж байгаа юм шиг ингээд тэр чинь 2009 он байхгүй. Яа. Яг ингээд сэрсэн. Тэгээд тэр бол одоо юу нэгдүгээр одоо нойр хоол зохицуулаагүй. Хоёрдугаарт тэр жилүүдэд юу холын гэрэл мэрэл битгий хэл ийм сайхан зам мамж байхгүйсэн. Одоо би ингээд сүүлийн жилүүдэд ингээд харахад үнэхээр одоо бид нар ингээд ялангуяа та нар анзаарж байгаа бол хагасаа бүтэн сайн болоход Улаанбаатараас гадагшаа чиглэл одоо тэгээ баруун зүүн чиглэх маршрут айгүй ихсэн. Тэгэхэд тэр болно дандаа холын гэрэлтэй. За холын гэрэлтэй гигийн цаг ус мэд. Тэгэхэд холын гэрэл хамгийн багадаа 20 м. Цаатлаа 50 100 м-ийн зайд. Тэр хооронд мал, амьтан, хүн хин юу онцгийг бид нар мэдэхгүй. Мэдэхгүй шүү дээ. Мэдэхгүй. За тэр хооронд бид нар ингээд нөгөө аяллаар явж байгаа хүмүүс ч юм бүсээ зүүх байсан. Ер нь баг 90% нь бүсээ зүүхгүй дээ. Хот төхөөд л зүүн. Гэтэл тэр хооронд мал мөргөн, хүн мөргөн хин эс мэдэх үү дээ. Тэгэхээр би ингээд хэдий одоо ингээд сайн хааны буйнд хажууд нь унтаж яваад гэсэн тэр гэрэл машин барьж байгаа ханы хажууд байж байгаа миний мэдрэмж тэр гэрэл бол ээгийн сах усмаа зүгээр бүр цоо за бүр энэ бүр хатууд дэлгэхэд бүр энэ үгүй энэ оронд бууччихсан гэмээр тийм мэдрэмж төрдөг байхгүй. Тэгэхээр тэр би бол одоо бодож байгаа юм. Ер нь бол одоо энэ замын цагта за энэ хуулиндаа үнэхээр одоо бидэрт нэг юм хиймэл оюун ухааны дагуу ингээд таныг торголоо гэл нэг одоо бидэрт нэг юм ирээд байгаа штэ. Тэрийг энэ орон нутгийн
юунууд ингээд тавиасаа гэж бодож байгаа. Тэгэх юм бол хүмүүс айгүй хүмүүжин бүсээ зүудэх шиг хүмүүжих болов гэж бодож байгаа. Тэр гэрлийн цоо ширтэлт тэр цоо юу бол үнэхээр хажууд сууж байгаа хүмүүс хүнд хүртэл тийм мэдрэмж дагамж машин барьж байгаа хүмүүс бол зүгээр хаазаа дарахаас урахгүй шүү дээ. Гэтэл тэр хооронд юу болох вэ? За гэрэл шилжүүлж байгаа шилжүүлэхгүй байгаа. Ерөнхийдөө бол хажууд нь унтаж байгаа ч гэсэн тод гэрэлч шууд унтахгүй шүү дээ. Унтахгүй юу? Яаж унтах юм? Хажууд ингээл яг ингээл хаазаа юунд хөлн ажиллаад яваад идэг. За миний хувьд сайхан нэг кейс таарсан. Юу гэхээр би сая өөр хангаа явчихад ирсэн. Орой 9 цаг болж байхад Улаанбаатар хотоос гараад явсаар байгаад өглөө 6 цагт буцаж Улаанбаатарт ирсэн л дээ. Тэгээд холын гэрэл шилжүүлэх аюу хэцүү байна. Шилжүүлэхгүй байна. Даан ялангуяа гаа гэсэн хоо гэсэн номертой машин шилжүүлэхгүй байна. Улаанбаатарын номертой том жип шилжүүлэхгүй байна. Сүүлийн үед нөгөө нэг юм нэмэлт гэрэл тавиад би тэгээд 150 м 200 м-ийн цанаас л ингээл амжуулж байгаа байхгүй. Амжуулахгүй байгаад ерөөсөө шилжүүлэхгүй. Тэгвэл шилжүүлж байна. За тэгээд тэрнээс болсон нэг автост гарсан. Яг замны урталт юу гарсан гэхээр гэрэл шилжүүлээгүй болмаас миний урд явсан Прус маркийн автомашин нөгөө гэрлийн гэлбанд ороод одоо нэг хөдөөний зам учраас хэцүү байгаа шүү дээ. Яг толь шиг биш байгаа. Ийм тэндгүй нүх хугацаа. Тэрэн дээгүүр нөгөө гэрлийн гэлбанд ороод татаас гэл явцсан урталт артлын дуу, хойтлын дуу ташраар хагараад тэгэл урд зогсож байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг гэрлийн гэлбанд орсон ч олооч тэр нүхийг харж чадахгүй. Тэгэл тэдгээр багцаалтал ингээд хоёр дугуугаа хангалаад тэгээ харахгүй шин хоёр дугуй нь хагарцсан хэр гадаа ингээд үлдчихэж байгаа байхгүй. Нөгөө гэрлийн гэлбоосон машин бол цааш тэгэл дуугаанд тавиал тэгээ цаашаа дахиад гэрлээрээ дараагийн машиныг хорлох гэж явж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг ийм байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг өнөөдөр холын гэрэлтэй явснараа нөгөө бусдыг хорлож байгаа. Дээрэс нь чамаас илүү амар хурц гэрэлтэй усуд байгаа байхгүй юу? Тэр ганцаараа хурц гэрэлтэй биш. Тэгэхээр зэрэг бие бинийгээ хүндгээд бие бинийгээ хамт одоо нэг хайртай хүмүүсээ авч явж ийн гэж бодоод гэрлээ шилжүүлэх хэрэгтэй. Дадал болох хэрэгтэй. Тэгтээ шүү дээ хамгийн амар нь би нэг юм бодсон. Юу гэхээр зэрэг нөгөө гэрлээ шилжүүлээгүй одоо Жери миний өөдөөс гэрлээ шилжүүлэхгүй хурц гэрэлтэй явж байгаад би өөдөөс нь зөржичод ингэ явж байгаад яг Жеригийн хамаатан ингээд овс аймагаас орж явж тааруул яах вэ гэж бодсон. Тийм шүү дээ. Тэн дотор ах トゥ хамаатан садан Улаанбаатар хот руу ч юм уу эсвэл хөдөөргөө буцаа явж байгаад яах вэ гэж үзсэн. Тэгэхээр зэрэг энд зөрж байгаа бүх машин чиний хамаатан садан чинь ч явж иж магадгүй хаантай ах トゥ аавч чинь ч явж иж магадгүй. Манай нэг орхах байдаг шүү дээ. Орхах гэж тань шүү дээ. Тэр хүний аавч нь яг ийм гэрлийн гэлбаагаар сурч иж хоёулаа. Энэ хон юуны баян чанарын зам дээр. Тийм тэгэхээр зэрэг ерөөсөө өнөөдөр ингээд амралт цугаалын цаг болж байна. За тэгээд дээрэс нь хөдөө орон нутгийн хөдөлгөөний эрчим нэмэгдэж байгаатай холбогдуулаад бүгдээрээ холынхаа гэрлийг сагаар шилжүүлээд бие биенийг хүндгээд бие биендээ хайртай явах юм бол энэ нарийнхан ч гэсэн одоо нэг муухай эвдэлтэй зам ч гэсэн энэ дээрээ нэг аштайхан тойрч мойроод ингээд яваад тэгээд нэг одоо нутагтаа хайртай нутагтаа айжуу сайхан яваад очиод ингээд юу ч сайхан баярлах. Сайхан баярлаа, сайхан амраад тэгээд 8 сарын 20-нд 25-нд ингээд Улаанбаатар хоттой цуглаад ажил амьдралаа цааш нь өргөжлүүлэх хэрэгтэй байхгүй. Эндээ сайхан төгжръя гэж. Тийм эндээ сайхан төгжирцгээе гэж бодож байна. За тэгээд эцэст нь бүгдээрээ манай нэвтрүүлэг ингээд энэ хүрээд өндөрлж байна. Баярлаа. Тийм тэгээд би ганцхан уриалга хэлье. Яг өөрийнхөө хайртай хүнийг явж гин гэж бодоод болж игэл яг шүн бити яваарай. Өдөр сайхан яваад шүн эрдэнэ тунгалаг шиг ингээд ядарсан усууд яваад ингээд хараагаараа унтж байгаа цаас нь бичгийн цаас шиг зөрж байгаа хүмүүс зөрдөө байгаа ах шүү. Тийм учраас ядарч байгаа бол бушуухан замын хажуу руу машинаа тавиад унтаад 2 3 цаг унтаад өөрийнхөө нүдний хорыг гаргаад тэгээд цаашаа явах хэрэгтэй. Тэгээд холын гэрлээ хамгийн хайртай хүмүүсээ явж гин гэж бодоод шилжүүлээрэ гэж бодож байна. За тэгээд өнөөдрийн нэвтрүүлэгт урилгаар оролцсон Нумаас продакшн жүжигчин Жери Бадамжовда мөн Монгол Улсын цэвэрлэгийн төвийн ажилтнууд дуучин Эрдэнэ тунгалаг хоёртаа дахин баярлалаа. Амьдралд наазрал эрүүлэг хамгийн сайн сайхныг хүсье өрөө. Ингээд гоё юм байна. Үнэхээр амьдралд анх удаа подкаст орж үзэж байна. Тэгээд яг ингээд энэ чихвчиг зүгээр энэний урд ингээд юм яриа л юмэр санагд. Тийм үү. Гоё гоц ингээд сонсоод тэгээд захирлаа баярлаа. За. Тэгээд та яртаа бас энэ 100 бас амралт нь ая тухтай сайхан байгаа. Бас дээрэс нь нутгийнхан 100 жил болох чинь 100 жилийн хойд бас сайхан болгоомжтой яваад өдрийн цагаар болж игэл орой нар ингээ гудаагаад ирэнгүүт амраад шиг нөө шиддэг майхан зайхан чи нөө шиддгүүгээ чи нөө замын хажуураа тавьж байгаа сайхан амарч мамраа тэгээд тайван сайхан яваад ирээ. За тэгээд манай нэвтрүүлэгт хамтран ажилладаг компаниудын бэлгийг та бүхэнд гардуулъя. Баярлаа. За энэ юу гэхээр манайтай хамтран ажилладаг Монголын брендийн гарын бэлгийг гардуулъя. За эндээс эхэлчих.
За баярлалаа. Монконди бидний шар сүгээр хийсэн хамгийн бага сахартай Монгол брэнд шүү. За Чиний хараа ийм байгаа байхгүй юу? Одоо чиний урт Монконд гэсэн Москва байгааз. тий. Наа Москва чи шаардсан Москва. Оо nice. Одоо бид нар штэ ийм нөгөө нэг хоёр төгрөг дээр үед хоёр төгрөг байсан юм төмөр лаацтай Москвад иддэг гэсэн. Одоо наад чи шаардсан Москва. Монконд брендийг гаргаж байгаа. Өө шин танаа захирал чи чиний хажууд байцаагаад наадах чинь гэж хэлэхгүй наа Москва чи гэсэн. Тэгээ наадахаар чи кофенийхоо хар кофен дээр сүтээ болгож болно. Сүтээ цан дээр аягтай сүтээ цан дээр хийж болно. Нөгөө Москва чигээр нь алхан дээр тэгж хийж байна. За баярлалаа. Энэ надад байна. Яг тэгж идмээр санагдчихсан. За дараагийн Энэ хөштэй. танаа өөр ханган брэнд шар сууны чихэр юм уу? Өөр ангаах. Баярлалаа. Татын Монгол. Бостой шил. Баярлалаа. Сая ямар цагаан сар эсдгээр сочоод болчихоо. Орой. Гой мэтэ. Зуровский гэж брендийг мэдгүй Польшийн брэнд. Зуровский. Тийм Зуровский. Энэ нь шүү дээ зэрлэг үхрийн нөгөө нэг зоолт гэдэг шүү дээ. Одоо бугын зоолт гэж монголчууд ярьдаг шүү дээ. Яг тэрнтэй адилхан зэрлэг үхрийн ингээд энэ одоо эдсэн бичээлсэн газраас гараараа түүж аргаар үйлдвэрлээд энэхүү брендэд оруулсан. Оо ямар гоё. ийм брэнд. Түрэнээс хойш наадхан задлахгүй чи ярмаа. Одоо сүлд өгд юм уу наадхан? Гэхдээ наадахаар тайр өстэй гэрте очиод өөртөө зад. Чээ нам одоо шар түрэнээс хойш задлахгүй. За Зуровский брендийг. Баярлалаа. Хосоод байв. Авдаа ч юм айгуу. Манай хүн бас хосоо гэдэг лөө. Нөхрөө хасаа. Манай бас хүн хосоо гэдэг шүү дээ. Тийм үү. Наадах нь одоо авахгүй юм. Түрэнээс хойш задлахгүй чи яад юм. Оо одоо. За энд нь тавьчих дүүгээр. За тэгээд таярта хамгийн сайн сахныг хүсье. Өнөөдрийн энэ хөө Trimix маань энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлж байна. Баяртай үзэгчдээ. Дараа уулзцгаая.